Сайн бацхан үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна уу. Арчилсан намаас ерөнхий сайд Зандан шатарт дэд сайд нарыг эгүүлэн татах 7 хоногийн хугацаа өглөө. Иргэд засгийн газрыг ажиллаж чадварлаг хийхийг шаардаж ахслаа. Оюу толгойн талаар улсын их хурлын тогтоолын төсөл боловсруулж эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхэр боллоо. Евразийн аюулгүй байдлын шинэ орчин дахь Монгол улсын байр суурийг хэлэлцэв. Иранд дахин цохилт өгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Төв Азийн 3 улсын хилийн уулзуур цагийн тухай гэрээ байгуулжээ. Цөмийн зэвсэгтэй болох нь Япон улсад ашиг тус хөрөхгүй гэж мэдэгджээ. Нигер улсад тулгаалагдсан 315 хүүхдийн тал хувийг цэрэг тагнуулын ажиллагааны дүн чөлөөлөлд тавина. Эхний мэдээ улсын хурал дахь арчилсан намын бүлгийн даргын зүгээс ерөнхий сайд Зандан шатарт дэд сайд эгүүлэн татах 7 хоногийн хугацаа өглөө. Улсын хурал дахь арчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус бүлгээс өнгөрсөн 7 хоногт хувийн хэвшлүүд татвараа төлж чадахгүйд хүрч байхад засгийн газар данхар бүтцийг халах бус эсрэгээрээ нэмж дэд сайд нарыг томилсон нь буруу гэж огцруулах шаардлагыг ерөнхий сайд Зандан шатарт тавьсан. Харин ерөнхий сайдын зүгээс засгийн газрын тухай хуульд дэд сайдтай байж болно гэсэн заалт бий. Энэ асуудлыг улсын хурлаар өөрчлөх боломжтой. Хуулийн төслийг өргөн барьж засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хаалсах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар арчилсан намын бүлгээс яамдын тог цомхон болгох дэд сайдын томилгоог туслах шаардлагыг засгийн газар дахин тавилаа. Ардчилсан нам өнгөрсөн цаг хугацаанд байнга төрөө цомхон болгоё. Илүү үр ашигтай, илүү бүтээмжтэй болгоё. Энэ хэрээр хувийн хэвшил иргэдийн оролцоо эдийн засагт гарна гэдэг байр суурийг л байнга илэрхийлж ирсэн төсвийн тодтогдол бүхий л зүйл дээр төсөө таны хасья энэ санаачлагыг бид нар бүрэн дүүрэн дэмжиж ажиллая гэдэг. Гэтэл өнгөрсөн 7 хоногоос харж байгаа дэд сайдын асуудал нэгдүгээрт нь орон тоо, дарга нарын тоо нэмэгдэж байгаа асуудал мөн. Хоёрдугаарт нь энэ өөрөө саяны ярьж ирсэн өнөөдөр Монгол улсад хэрэгтэй болчиход байгаа тэр зарчмын байр суурь, цомхон төрийн асуудал, төрийн өмчийг хөгжлөх, олон нийтийн болгох асуудлыг зөвхөн нэг илэрлэн дэд сайдаар гарч ирж байгаа маа. Тэгээд арчилсан намын бүлгээс тодорхой байр суурь илэрхийлсэн энэ төрөө яамдынхаа тоог цонхон болгоо мөн дэд сайдынхаа энэ томилгоог цуцлаа гэдэг шаардлагыг тавьсан. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол арчилсан намын зүгээс засгийн газрыг Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих болно гэж бид нэр ирээдүйн цаг дээр өнгөрсөн 7 хоногт ярьжсэн. Сая бүлгийн хуралдаар би бас танилцуулга хийлээ. Санал хураалт бол хийгээгүй. Бүлгийн хуралдаар танилцуулга энэ засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн баланхан дээр өргөн барина. Улсын хурлаас засгийн газрын тухай хуульд 2015 оны 10 сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулж дэд сайдгүй ажиллана гэсэн зохицуулалтыг тухайн үед арчилсан намын засгийн газар баталж байжээ. Харин 16 оны сонгуулийн дараа Монгол Ардын нам олон хуваалж 7 сарын 16 засгийн газрын тухай хуульд дахин өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал дэд сайдтай байна гэсэн заалтыг Монгол Ардын нам оруулжээ. Хэрвээ 50 жив шаардлагын дагуу дэд сайд нараа эгүүлэн татахгүй бол засгийн газрыг огцруулах бичгийг улсын хурлд өргөн барина гэж арчилсан намын бүлгээс мэдээллээ. Арчилсан намын бүлгийн дарга цогт гэрэл ерөнхий сайд Зандан шатрыг огцруулах асуудлыг хууль заасан босхыг дагуулах нь асуудал биш гэж хэллээ. Дараагийн мэдээ дэд сайд нарын томилгоо хийгдсэн өдрөөс бол маргаан дагуулсаар ирсэн. Өнөөдөр төрийн ордны баруун хаалган дээр эргэж агслаа. Жагсагчид татварын дарамт бензин шатхууны хомсдол нийгмийн асуудлыг хөндлөө. Тэд нийгмийн асуудлуудаа даруй шийдвэрлэх нь чухал болохоос бус дэд сайдын томилгоо энэ тэргүүн шийдэх асуудал биш гэдэг агуулгыг хэллээ. Иргэд чөлөө цагаа гэр бүлдээ хувь хүний хөгжилтэд зарцуулах бус бензиний урт дараалалд хэдэн цаг дугаарлаж гацдаг болоод бүтэн улирлын нүүр үзэж байна. Иргэд төрийн ордны гадна жагсаж засгийн газрыг ажиллаж чадварлаг хийхийг шаардлаа. Мөн Зандан шатрын тэргүүлсэн засгийн газрыг огцрохыг ч шаардав. Хэдэн сайдуудаа солиол одоо нэг шижрэг шүү ярьсан байл шүү дээ. 200 гаруй сайдууд солигдсон гэдэг. Гэхдээ энэ сайдууд солигдоод Монголд яг юу шийдэгдсэн? Иргэдийн амьдрал дээшлсэн юм уу? Авилгын индексээрээ Монгол улс бүр ингээд дээшлээд идэг, авилгал нэмэгдээд идэг.
Энэ дарга нар сайхан амьдраад идэг монголчуудын одоо 80-90% нь ядуу. Манд тарж чаддаг хүн бол эрх мэдлийн төлөө амар улаарж штэ эднес ч одоо хичнээн жил ингэж ард түмнийг туйлдуулж байна. Ер нь бол оюун эрдэнэ засгийн газартай адилхан л шүү дээ. Одоо төрөө цомгдох байтал чи улам нэмүүлээл гэдэг. Тийм үстэ ард түмний амьдрал бүр юм туйлын хэцүү багт чинь энэ дид сайд мэтэр ер нь яах гэж байгаа хинт хэрэгтэй ингээд хүмүүсийн дургу хөргөчлөө штэ. Тийм учраас их чинь маш их дургу өрөөд ингээл ирж байгаа ер нь бол чадахгүй шүү дээ. Чаддаг сайхан улсуудаа өгөлдөө өн чинь тийм үстэ. Яасан дид сайдуудыг зөвшөөрөхгүй. Яад бол татвар хураачмгаар цалин шин те бензин тосонд олдохгүй одоо ахмадууд тэтгэр нь хурцсахгүй байхад дид сайдуудаас бидний татвараар цалин шин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дид сайдыг эсэргүүцэж агсч байна. Бензин тосыг бас залуучууд хангалттай залуучууд амжилт нөхцөл алга шүү дээ Монголд. Би энэ засгийн газрыг маш муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэх юм бол одоо энэ Монгол улсын хэмжээнд энэ дид сайдыг оруулж ирж байгаа асуудал чинь нийгэм толгомцсон асуудал үгүй мөн үгүй биш шүү дээ. Бензин тосны асуудал байна. Татвар нэмсэнтэй холбоотой асуудал байна. Маш олон асуудал байна. Сая эмч багш нарын цалин нэмж байгаатай нэмэгтэй холбоотой асуудал байсан те. Гэтэл энэтэй холбоогүйгээр шууд энэ дид сайдын асуудал орж ирж байгаа толгомцсон асуудал чинь асуудлыг бас бид нар энэ засгийн газар ирэмблэх ёстой л доо. Гэтэл энэ ирэмблэнээс илүү асуудал юм болоо гэж харж байгаа. Нөгөө талаасаа нэг зүйл юу гэхээр бензин тос одоо хомсцсноос болоод иргэд аж ахуй нэгж байгууллага дээр маш хүндрэлтэй байгаа. Энэ дан ганц иргэн аж ахуй нэгж байгууллагын асуудал гэхээс илүүтэй Монгол улсын төрийн бодлогын асуудал байгаа. Энэ Монгол улсын засгийн газрын одоо энэ л одоогийн нөхцөл байдал чинь одоо илэрж байна гэсэн үг. Засгийн тэргуун Зандан шатрыг анх ерөнхий сайд болохдоо данхар төрийг цомгтгоно гэсэн боловч түүний хийж байгаа томилгоо дуустдаггүй, үндсэн ажлаа шийдэж чадахгүй байна гэж иргэд хатуу шүүмжиллээ. Дараагийн мэдээ оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашигыг хангуулах хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт өвчиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хянан шалгах төр хорооны тайлан санал дүгнэлтийг төр хорооны дарга Батнайрамдал улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хянан шалгах төр хороо нотлох баримтыг шинжилэн суулгах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 8, 10, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголд 300 орчим гэрч дуудагснаас 207 хүрэлцэн ирж оролцсон. Сонсголд нийт 35 орчим цаг үргэлжиж 12 асуудлаар нотлох баримтлыг шинжилэн судалсан. Төр хорооны дарга улсын их хурлын гишүүн Батнайрамдал улсын их хурлын чуулганы хуралдаанд хянан шалгах төр хорооноос гаргасан нэгдсэн санал дүгнэлтийг илтгэлээ. Хорооны дүгнэлтээр хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах зарим өдөртөмжийг тодорхойлсон улсын их хурлын тогтоол, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, улсын их хурлын эдийн засгийн байнгын орооны тогтоол, бодлогын баримт бичгүүдийг баримтлан, ажиллаагүйгээс Монгол улсын хуульд нийцээгүй шийдвэр, үйл ажиллагаа давтагдаж Монголын талд ашиггүй нөхцөл бий болсон. Засгийн газраас гэрээг байгуулахдаа Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлээгүй. Шаардлагыг хангуулаагүй нь Монголын талын оюутлогоо төслөөс хүртэх өгөөжөд сөргөнөлөө үзүүлсэн. Эрх бүхий байгууллагаар батлуулсан техник эдийн засгийн үндэслэл хийлгүүгээр гэрээ байгуулах, төслийн санхүүжилтийг олон жишг хэлбэрүүдээс хамгийн ашиггүй хөлбөр болох өндөр хүүтэй зээлийг сонгох, шийдвэр гаргах үйл явцад Монголын талын оролцоог гэрээгээр хязгаарласан. Энэ байдал нь хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгох өгөөжийн хүртэх хувь хэмжээг гэрээнд баталгаажуулаагүй зэрэг 20 тэрбум $ын өөр хуримтлагдсан юм. Монголын талын нуугдал ашиг хүртэх хугацаа тодорхойгүй байдалд хүргэсэн. Төслийн хэрэгжилтийн явцад Монгол улсын их хурл засгийн газар төрийн аудитын байгууллагаас ажлын хэсгийн хүрээнд санал дүгнэлт зөвлөмж гаргасан боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй, бодит үр дүнд хүрээгүй. Төсөлтэй холбоотой баримт мэдээллийг нууцлж төр олон нийтийн хяналтаас гадуур байлгах сонирхол, хандлага, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеэс хэвшиж тогтсон зэрэг нь Монголын талын эрх ашигыг зөрчсөн хэмээн дүгнсэн байна. Сонсголоос гарсан дүгнэлтээр үндэсний хянан шалгах төр хорооноос оюутлогоо бүлэг ордоос хүртэх өр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 4 санал дэвшүүлсэн байна. Тухайлбал, Жавхлант, Шивээ толгой, ашигт малбарын тусгай зөвшөөрлүүдийн холбоотой шийдвэр ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нэгтлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуслах хүртэл арга хэмжээ авах, оюутлогоо хувь нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж дүгнэлт гаргах, 3 дахь шитгэдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим жижигт нийцүүлэн бодитоор бууруулах, оюутлогоо бүлэг ордын геолог, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үн цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, Монголын талын өр өгөөжийн хувь хэмжээ 53%-аас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, оюутлогоо, хязгаарлагдмал хувьцаат компани жилийн тайланд талуудад ноогдох өр өгөөжийн тооцоог тусгаалan тайлагнах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн 4 багц саналыг дэвшүүлсэн байна.
Монгол улс Евразийн геополитикийн орон зайд хоёр их гүрний дунд оршдгоо. Энэ онцлог байр суурь геополитикийн өөрчлөлт хэрхэн ашиглах, хэрхэн тэнцвэртэй олон тулгуурт бодлого баримтлах, бүс нутгийн хамтын ажиллагаанд ямар байр суурьнаас оролцох нь манай улсын хувьд аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэх талаар эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид өнөөдөр уулзаж харилцан санал солилцлоо. Улсын хурлын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд болон Монгол Улсын их сургуулийн Аз судлалын тэнхимийн доктор профессор Тэргүүтэй олон улсын харилцаа, геополитикийн судлаачид уулзалтад оролцож, Евразийн бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсад үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцсэн юм. За ер нь Евразийн геополитикийн орон зай хүчний тэнцвэрт одоо нөлөөлж байгаа Орос хятадын хүчин зүйл бол нэлээд нэмэгдэж байна. За Монгол улс өөрөө Евразийн зүрхэн газарт Орос хятадын дунд оршдог шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ одоо нөлөөлөл маань ялангуяа манай Монгол шиг нээлттэй олон тулгуурт ийм арчилсан бодлого зарчим баримтжилдаг Монгол улсад ямар нөлөө үзүүлэх юм, ямар сорилт бий болгож байна, энийг хэрхэн даван зогсоолох вэ гэдэг ийм асуудал бол манайд одоо зүйн ёсоор гарч иж байна. Тэгэхээр энэ одоо өнөөгийн нөхцөл байдлыг бид томоор харж, дүн шинжилгээний тулгуурлаж зөв дүгнэлт хийх, за нөхцөл байдалд илүү прагматик хандах ийм одоо зүйлийг бол бидэд сануулж байна. Оролцогчид Украинд өрнөж бүбэдэн ойрох дорнод дах хурцдамал байдал, их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн, Евразийн аюулгүй байдлын орчныг өөрчилж, улс орнуудын гадаад бодлого, эдийн засаг, батлан хамгаалахад шин сорилт бий болгож буйг онцолж байлаа. Мөн энэ сорил нь Монгол улсын хувьд гадаад бодлогоо илүү бодит нөхцөл тулгуурлан, прагматик байдлаар хэрэгжүүлэх шаардлагыг нэмэгдүүлж байгааг судлаачид тэмдэглэж байлаа. Евразийн бүс нутагт тогтворгүй байдал гүнзгийч буй энэ үед Монгол улс гадаад бодлого, аюулгүй байдлын шийдвэрээ судалгаанд суурилсан, урт хугацааны ашиг сонирхолд нийцсэн байдлаар тодорхойлох нь чухал гэдэгт оролцогчид санал нэгдсэн. Монгол улс Албани, Ган, Норвеги улстай хамтран санаачилсан улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авилгаас урьдчилан сэргийлэх. Түүнтэй тэмцэх тухай Нэгдсэн улсны байгууллагын тогтоолыг 19-ний өдөр батлууллаа. Энэхүү тогтоол нь авилгын эсрэг Нэгдсэн улсны байгууллагын конвенцийн хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг тусгайлан хүндсэн анхны Нэгдсэн улсны байгууллагын тогтоол болж бугаараа ач холбогдолтой. Тус тогтоол нь иргэд улс төр сонгуулийн үйл явцыг хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх хэрэгтэй хэмээх конвенцийн суур зарчим олон улсын түвшинд хэрэгжих явдлыг улам баттгахснараа онцлог тогтоол болжээ. Улс төрийн нам нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод болгох нь Монгол улсын төдийгүй дэлхийн нийтийн хувьд авилгатай тэмцэх хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ардчлалыг хамгаалж хүний эрхийг хангах чухал шалгуур болдог. Монгол улсын хувьд дээрх тогтоол нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх, авилгын эрсдлийг бууруулах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй дотоодын хууль эрх зүйн болон институцийн шинжилгээг олон улсын түвшинд дэмжих, цаашид хэрэгжилтийг хангахад Нэгдсэн улсын байгууллага болон холбогдох олон улсын байгууллагын техникийн тусалцаа авах боломжийг нэмэгдүүлэх юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар авто замын төвчрлийг үе шаттайгаар бууруулахад чиглэсэн шийдвэрүүдийг танилцууллаа. Тухайлбал замын төвчрөл бууруулах чиглэлээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт иргэдэд тэг зууны 7 га газрыг шинээр олохгүй байх шийдвэр гаргаж хашаад хэлэх, гудамж сунган барихыг хориглосон байна. Мөн төвчрөл бодитоор буурч замын хөдөлгөөний нөхцөл сайжрах хүртэл Улаанбаатар хотод шинээр автомашины улсын дугаар олгохгүй байх бодлого баримталж байгааг хотын дарга мэдэгдлээ. Харин хуучин автомашины дугааруудыг шилжүүлэн ашиглах, худалдаа авах зохицуултыг хийж байгаа юм байна. Өргөжлүүлэн хотын дарга дулаан эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй томоохон ажлуудын талаар танилцуулсан юм. Тодорхойлбол нийслэл 800 тэрбум төгрөгийн дотоод бонд гаргасан бөгөөд уг бондын эргэн төлөлт эх оны 1-р хагаст бүрэн дуусгаар төлөвлөгдсөн байна. Мөн бөөрөлжүүдийн цахилгаан станцын төлбөрийг батлагдсан графикийн дагуу төлж байгаа бөгөөд 2027 оны 6 сарын 1-нд бүрэн төлж дуусах юм байна. Манай улс анхудаа дулааны цахилгаан станц 5 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг станц 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Энэхүү томоохон төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотын баруун бүсийн орон сууцчлалтын нэмэгдүүлэх дулааны боломж, нөхцөл бүртгэхээс гадна нийслэлийн цахилгаан хангамж илүү найдвартай, доктортой, том их усртэй болох юм. Дотоод үйл явдлыг хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна уу? Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар олон улсын мэдээгээр үргэлжлэж байна. Эхний мэдээ. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Ираны нутаг дэвсгэрт дахин цохилт өгөх тухай хэлцээр төлөвлөж байна гэж телевизийн NBC News суваг мэдээлжээ. Израилийн ерөнхий сайд 12 дугаар сарын 29-нд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзах төлөвтэй байгаа юм байна. Мөн Иран цөмийн хөтөлбөрөөр улам хөгжүүлж байгаа сэтгэл түгшж байгаа тэр энэ уулзалтын үеэр илэрхийлэх бодолтой байгаа гинэ.
Мөн Ираны эсрэг дахин байлдааны ажиллагаа явуулахад Америкийн нэгдсэн улс оролцох юм уу дэмжлэг үзүүлэх хөлбөрүүдийг Нетаньяху Америкийн төрийн тэргуунд танилцуулах юм байна. Ираны эрх баригчид Америкийн нэгдсэн улсын засаг захиргаатай гэрээ байгуулахаас татгалзаж, Пуужин болон Төмийн хөлбөрөөр үргэлжлүүлсээр байвал Иранд дахин цохилт өгч цөмийн байгууламжуудыг устгахад бэлэн байна хэмээн Трамп саяхан мэдэгдэж байсан юм. Харин Ираны гадаад харилцааны сайд Аббас Аракчи 11-р сард телевизийн Аль Жазира суугт ярилцлага өгөхдөө Иран улсын эрх баригчид инхийн зорилгоор уран баяжуулах ажлаа үргэлжлүүлэх, Пуужингийн хөтөлбөрийнхөө ирээдүйг бусдад хэлцэхгүй байх бодолтой байгаа гэж тэмдэглэж байжээ. Дараагийн мэдээ, Төв Азийн 3 улсын хилийн уулзуур цэргийн тухай гэрээ байгуулжээ. Тодорхойлбол Тажикстан, Кыргызстан, Узбекистаны хилийн уулзуур цэгийг тогтоосон гэрээнд гарын үсэг зурсан сайн хөршийн харилцаа, доктортой байдлын баталгаа болж байгаа юм. Хилийн маргаантай асуудлыг эв зүгээр зохицуулж чадсан тус 3 улсад инх тайван доктортой байдал найдвартай тогтоход тус дөхөн үзүүлээ зогсохгүй, мөн цаашид хамтран хөгжих баталгаа болж байна гэж Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон түүнд Лев Толстой нэрэмжит олон улсын шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгджээ. Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Казахстаны ерөнхийлөгч Садир Жапапор, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нарт Лев Толстой нэрэмжит олон улсын шагнал болгосон байна. Урд нь Узбекистан, Кыргызстан, Тажикстан тусгаарлаж байсан хил одоо найрамдал хамтын ажиллагааны гүүр болж хувирч байна хэмээн итгэлтэй хэлэх боломжтой боллоо. Узбекистаны хувьд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд ухамсартай стратеги юм. Өнөөдөр Төв Азийн итгэлцэл сайн хөршийн харилцан ашигтай хамтын ажиллагаа доктортой хөгжлийн салбар болоод байна гэж Узбекистаны төрийн тэргүүн Шавкат Мирзиёев шагнал гардуулах ёслолоор онцлон тэмдэглэжээ. Кыргызстан, Узбекистан, Тажикстаны төрийн тэргүүн нарт Лев Толстой нэрэмжит олон улсын шагнал олгож байгаа нь Төв Азид инх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тэдний хамтран оруулсан хувь нэмрийг үнэлж байгаа хэрэг юм. Хилийн асуудлыг эцэслэн зохицуулсан нь Евразийн аюулгүй байдал, геополитикийн доктортой байдлыг хангахад асар их ач холбогдолтой. Бидний хүрсэн тохиролцоо манай ард түмнүүд инх тайван, эвлэрэл, сайн хөршийн харилцаа тогтоохыг чин сэтгэлээсээ эрмэлзэж буй тод илрэл боллоо гэж Кыргызстаны ерөнхийлөгч Садир Жапаров онцлсон байна. Дараагийн мэдээ, цөмийн зэвсэгтэй болох нь Япон улсад огт ашиг тус хүргэхгүй гэж Японы ерөнхий сайд Асан Шигеро Ишиба өнгөрсөн биеийн бараг телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо мэдгдсэн байна. Мөн тэрээр хэлэхдээ Япон улс цөмийн зэвсэгтэй болох юм бол бид цөмийн зэвсэг дэлгэрүүлэх гэрээ болон олон улсын атомын эрчим хүчний агентлагаас гарах ёстой болно. Энэ тохиолдолд тус улсын эрчим хүчний хэрэгцээг хангаж чиглэсэн цөмийн бодлого орхигдно. Энэ нь Японд хизээч ашиг тус хүргэхгүй гэж тэрээр тэмдэглэжээ. Харин бүргээрт Японы Киото цусийн агентлагийн мэдээснээр тус улсын ерөнхий сайд Сане Такаичи засгийн газрын аюулгүй байдлыг хангах боловсруулалт оролцож байгаа өндөр албан тушаалын түвшмэл цөмийн зэвсэгтэй болох шаардлагатай хэмээн сэтгүүлчдэд мэдгдсэнээр нь Японд эрс шүүмжлэлтэй тулгарч байгаа гэж үзэж байгаа юм байна. Энэ оны 11-р сард Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн сургуулийн сурагчдыг хулгайлсан байдаг. Хүүхдүүдийг судлах ажиллагаа амжилттай явагдлаа гэж тус улсын эрх баригчид нэм гарагт мэдэгджээ. Террористуудад хулгайлсан 130 сурагчийг цэрэг тагнуулын ажиллагааны дунд чөлөөсөн хүүхдүүд аваа гарагт Мена хотод ирж Зул сарын баярыг эцэг эхтэйгээ хамт өнгөрүүлнэ хэмээн найдаж байна гэж тус улсын ерөнхийлөгчийн туслах X уусанда бичсэн байна. Түүний мэдээсээр нийт судлагдсан сурагчдын тоо одоогоор 230 болсон байна. 11-р сарын 21-нд Папири хот тосгонд байрлах Гэгэ Мариягийн католик шашны сургуулийн дотор байрнаас зэвсэгт этгээдүүд 315 сурагч ажилтныг хулгайлжээ. Хүн хулгайлсан хэргийг аль бүлэглэл үйлдсэн Нигерийн эрх баригчид эднийг хэрхэн сулдсан нь одоогоор тодорхойгүй байна гэж тус сургуулийн 100 орчим сурагчийг 12-р сарын 8-нд сулсан юм. Халдлагын үеэр 50 орчим хүүхэд зугтаж чадсан гэж Нигерийн Христэд итгэгчдийн холбоо харин мэдээсэн байна. Нигерийн хууль сахиулагч тус улсын баруун хойд нутагдах зэвсэгт бүлэглүүдтэй олон жилийн турш тэмцэж ирсэн бөгөөд зэвсэгт этгээдүүд тосгон руу халдаж хүмүүсийг барьцаалан хулгайлдаг байна. Тус улсад хүн хулгайлах хэрэг сүүлийн саруудад улам ихсэж 12-р сарын эхээр 2-7 хоногийн дотор 490 орчим хүн хулгайлагдсан гэсэн харамсалтай мэдээ байна. Та бүхэнд олон улсын мэдээг хүргэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.